За өнөөдөр сэдв юу юм бэ гэхээр ер нь зээлдэгч нар аюу их асуудаг юу юм бэ гэхээр loan estimate нөгөөх нь closing disclosure гэж энэ хоёр вариант байдаг л да. Зээл авахад энэний талаар аюу их асуудаг. Ерөнхийдөө энэ яг ямар учиртай яад ийдэг гэх тийм ээ. Тэгэхээр та бүхэнд өнөөдөр энэний талаар чоо мэдээлэл өгье. За loan estimate буюу та байрны зээл авах гэж байгаа бол байрны зээлтэй холбоотой зээлийн нөхцөл за мөн зээлтэй холбогдсон гарах зардлуудыг энэ дээр тусч өгдөгөө. Энийг loan estimate-ийг хэзээ өгд юм бэ гэхээр та аппликейшнээ бөглөөд бөглснөөс хойш 3 өдрийн дараа лендер буюу зээлдүүлэгч тал маань танд энийг явуулдаг байгаа. Тэгэхээр та энийг харах хэрэгтэй. Жишээ нь яг одоо энэ бол яг танд очдог тэр форм нөхгүй. Тэгэхээр энэ формоор юу гэдэг юм бэ гэхээр за лооны чинь төрөл за тэгээд property-ний чинь хаяг, байрны хаяг, зээлийн дүн, хүү, за тэгээд үндсэн төлбөр, үүний төлбөр, за тэгээд таны байрны insurance даатгал, манай байртай ч холбоотой tax, тэгээд бусад HO гэх мэтлэн төлбөрүүд гэж энэ дээр бол ингээ багтдаг. За эхний утсан дээр. За тэгээд хамгийн сүүлд эхний утасны хамгийн доор нь closing cost буюу яны нийт хэдэн доллар төлөх юм бэ гэж өөрчилсөн байдлаар энэ дээр гараад ирнэ гэсэн үг. За хоёр дахь хуудсан дээр нь юу байд юм бэ гэхээр тухайн зээлдүүлэгчээс авч байгаа танаас авч байгаа одоо шимтгэл за мөн энэ дээр нэг юм хоёр төрлийн сервис байдаг л да үйлчлэгээ юу гэдэг юм бэ гэхээр та байр авч байгаа нөхцөлд айгүй олон төрлийн тийм сервисийг авдаг байхгүй. За жишээ нь title дээр insurance авна, appraisal буюу тухайн байраа үнэлгээ хийлгүүлнэ, inspection хийлгүүлнэ, за тэгээ insurance авна, тэгээд тухайн байрны урьдчилсан хүү гэж төлдөг. Гэх мэтлээ ингээд айгүй олон төлбөрүүд бол төлж явдаг. Тэгэнгүүт энэ төлбөрүүдийг та shop хийж болдгоо гэж хоёр төрөлд хуваадаг. Тэгэхээр та яах ёстой юм бэ гэхээр loan estimate аваад энэ shop хийж болдог хэсэг дээр байгаа тэр зардлуудыг та өөрөө гадуур яваад яг тухайн сервис үзүүлэх газрууд яваад одоо үүд яриа илүү боломжтой ч юм уу те баг дүнний дүнтэй тийм сервисүүдийг бас боломжтой байдаг шүү. Эдгээр мэдээллүүдийг бол ерөнхийдөө лендүүд бол танд өгчдөг. Чагсаалтаар нь за окей ийм газруудаас shop хийгээд яваарай гэж өгдөг шүү. Тэгэхээр энэ loan estimate-ийг авсны дараа яад юм бэ гэхээр өөр бусад mortgage-ийн газруудаар яваад энийг барьж яваад окей надад дахиад ийм loan estimate өгөөч, quotation өгөөч гэдэг. Тэгээд магадгүй 3 тийм mortgage компаниас loan estimate авчвал хооронд харьцуулаад үзэх нь шүү дээ тийм үү. За энэ маань одоо юу гэдэг энэ арай илүү юм байна. Энэ арай жоохон зардал өндөртэй шүү дээ. Надад ашиггүй байна гэдгийг нь та энэ loan estimate-ээс авч авнаа гэсэн үг. За тэгэнгүүт дараагийн форм юу юм бэ гэхээр closing disclosure. За өөрөөр хэлбэл та аль нэгэн quote-ыг сонгоцсон байдлаар сонгоод тэгээ байр авахаар цаашаа ингээд зээл өгөөцөлтөд яваад за тэгэнгүүт closing date гэж байгаа. Өөрөөр хэлбэл таны байрыг одоо яг хаагаад байрны тэр зээлийг хаагаад танд байрны чинь төлхөөрийг тэр өдрийг хэлж байгаа шүү. Тэгэхээр тэр өдөр болохоос өмнө 3 өдрийн өмнө таны closing disclosure гэж энэ формыг бол танд явуулдаг юм байна. Тэгэхээр та энийг үзээд яг энэ дээр байгаа одоо мэдээллүүд нь таны тэр loan estimate-тэй нэгдүгээр таарч байна. За хоёрдугаарт үнийн дүн үүний нөхцөл тэр нэг танаас гарч байгаа зардлууд маань хэр өөрчлөгдсөн байна гэдгийг эндээс хараад тулгаад үзчих хэрэгтэй. Тэгжиж closing date болсон өдрөө тэр нөгөө гэрийн дээрээ зураад ингээд баталгаажуулаад хаадаг байгаа шүү. Тэгэхээр энэ айгүй тийм чухал хоёр форм буюу баримтууд байдаг шүү манайха байрны зээл авахад. За тэгээ та бүхэнд товчхон мэдээлэл өглөө. Намайг Баян Мөнх гэдэг би Mortgage компанид зээлийн мэргэжилтээр ажилладаг. За ингээд та бүхэн байртай холбоотой мэдээлэл авахар эсвэл холбогдож мэдээлэл авах боломжтой шүү. Та бүхэнд туслахад байна. За баярлалаа.